Говийн байгаль түүхэн музейд тавтай морилно. Музей нь нийгмийн хөгжилд үр нөлөө үзүүлэх олон нийтэд нээлттэй, байнгын үйл ажиллагаатай, соён гэгэрүүлэх, оюуны хэрэгцээг хангах зорилгоор хүн түүний амьдрах орчинтой холбоотой бодит гэрч болох зүйлийг цуглуулах, хадгалах, хамгаалах, судлан шинжлэх, дэлгэн үзүүлэх сэргээн засварлах, сурчлах үйл ажиллагааг явуулдаг ашигын төлөө бус соёлын байгууллага билээ. Өмнөг аймгийн музей нь 1948 онд 50-аад ширхэг үзмэртэйгээр анх байгуулагдсан. Одоогийн байдлаар 4500 гаруй нэгж үзмэртэй, нийт үзмэрийн 36% нь үзүүлэлт, 64% нь сан амрагт хадгалагдаж байна. Сан амраг нь 224 м2 талбайтай, 50 өр, шүүгээ, сефтги, зориултын сав боглоо бодлоор үзмэрийн хадгалан хамгаалдаг байна. Говь нутаг хуурай дулаан уур амьсгалтай учир хадгалалт хамгаалтын онцгой нөхцөл шаарддаг. Иймээс чиг, дулаан, байгалийн гэрэл, зохиомл гэрэл гэсэн дөрвөн хэмжилтийн багж үзүүлэхий. Цаан мөрөг болон танхимуудад байршуулан хяндаг. Мөн урьдчилан сэргийлэх энгийн механик болон химийн арга болох ариутгалыг жил бүр хавар, намар 2 удаа хийлэгдэг. Эдгээр аргад нь үзмрийн насжилтыг утасгах, олон зуун жил хадгалан хамгаалахад чухал ажил бүтэлтэй юм. Чинийхэн одоо өв соёлыг хайрлан хамгаалахад маш чухал хойд үеийнхэнд одоо их тусганы өдрийг тохиолдуулаад би үзээд залуучууд хойд үеийнх нэг маш сайн үдэд сонирхол мэдэж байгаарэ гэж хэлмээр байна. Ээж автагаа ирж музей гоё шүү.